Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Солилцол нэвтрүүлэг маань шинэ дугаараараа та бүхэнтэй уулзахад бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлагийн сургуулийн үндэсний урлагийн техникийн багш Сүлтмийн нар мандах эгч маань оролцож байна. Монгол улсын ардын зураач, төрийн сойрхолт, хөдөлмөрийн баатар Сүлтмүгаан охин гэдгээр нь үзэгч та бүхэн сайн таньж байгаа хаа. Хоёулаа яриагаа танаа аавын тухай, танаа аавыг урлаг судлаачид Монгол зургийг үүсгэн одоо үндэс суурийг нь тавьсан хүн гэж үздэг шүү дээ. Тэгэхээр тэр хүний амьдралын зорилго шиглэл юу байв? Манай аавыг бол яг Монголын ард түмэн сайн мэднэ. Зураач хүн. Гадаадд очиод сураад анхуул мэдээж нэг Монголын өдөөний хүүхэд юу ч чадахгүй шоолуулаад тий нэг айлчхан одоо муур шиг нүр агуудаг гэж шоолдог байсан гэл нэг гараар ингээд тойруулаад угаачдаг. Тэгж шоолуулж исэн хүүхдээ сүүлдээ үл тэр ангийн манлаа болоод бүгдээрээ аваг дагдаг болсон гэж яадаг. Сүүлд нь ч гэсэн одоо ингээд Оросод очихтул нөгөө ангийнх нь одоо Оросын нэртэй Ткачев, Ахтуу Ткачев гэдэг нэг зураач бүгдээр л автаа уулзах гэж ирдэг байсан. Тийм болтлоо өөрийгөө даачил зураач болж ирчээдэг. Тэгж яхтаа нөгөө Монголын үндэсний урлаг нөгөө шашны урлагтай холбоотой байснараа жаахан юу гэмдэ зогссон байсан. Тийм учраас Монгол зураг гэдэг нэрэнд дор үндэснийхээ урлагийг хөгжүүлэх санаагаар тэр үе одоо манай алдар зураач Ядам Суронгой эдэргээд тэд чинь одоо хуучныг захицсан улсууд учраас хуучин одоо бас хүүхэд байхдаа тэр үеийг бүгдээрээ лам хүүхдүүд байдаг. Гэхдээ тэд нар үл илүү урлаг талынх нь юмунд бас тэ зураачдыг дагж магж байсан. Тэгээд тэднэрт л санаагаа хэлээд ингээд тэгж одоо анхны тэр үндэснийхээ урлагийг буцаад хөгжүүлээ нөгөө. Тэгэхээр тэр тал дээр илүү нөгөө техник тал дээр илүү хөгжүүлсэн байдгийг нөгөө хавтгай будаад тэгээд дээр нь зураасаар контрорлоор хүрээлээ тэгээд хэмээ тавьсан. Тэгээч бас нэг үе Монгол зургийг хавтгай зураг гэж нэрлэдэг байл шүү дээ. Тэгэл ингээл тэр үеийн сайхан ахмадуудаа түшиглээл Ядам Суронгой, Дамдан Суронгой гэл одоо тэгэл анх үсгэгч тэд нар. Тэгээд тэд нар л одоо нэг өвгөн хуурж тэр гэсэн зураг бий болгоол. Ингэж л Монгол зураг одоо юу гэм дахин сэргсэн гэх юм уу одоо үндэсний урлаг. За тэгээд төгсөөд ирсэн чинь үндсэндээ маань нэг тийм одоо таны ярьж байгаагаар бол нэг тийм урлаггүй одоо ялангуяа дүрслэх урлаггүй л нэг тийм их орон өгчээд. Нэг яг гэвэл урлаг соёл нь шашных бүгдээрээ байсан юм чинь хувьсгал эхэлтэл шашинтайгаа марзан шарга маруу өнөтрэ гэд бид нар тэгэхээр марзан шаргаж өгдөө шашных гэж байж байгаад одоо хувьсгал болоод янгууд нөгөө хөвлийн юм эдгээр шаргуугыг дуудаж тэгээд тэр нэг одоо шог зураг ухуудаас эдгээр баг зэрэгэл хийгдээл ингээл байж л шүү дээ. Тэгэл анхны нөгөө гаваа одоо манай аав Зүлтэм гэл одоо ингээл ийм залуучуудыг л одоо нэг бөмбөр нөгөө ингээл театр тэгэл тэнцэнэ нэг урлагын жахан төвлөрдөг бүхэл юм анх суурийг тавилж ийл шүү дээ. Залуу цус сэлвсэн сайхан залуу сэхэтнүүд л болж исэн үе байхгүй юу. Тэгээ хүрээд ирэхлээр урчууд дэвлээ орогчод юу гэдгэлээ бас араа өөр нэрээр анх суурийг тавигдсан байсан одоо чойдоггүй анх дарганд болоод. Тэгээ чойдоггүйгаас одоо манай аав залгам шалгал авсан байхгүй. Тэгэл тэр чинь 50 он хүртлүүл Монгол зураг гэж нэр томьёож гараагүй шинээр уран зураг бий болох гээл те сонирхдаг улсууд зурсаар л ихтэй билж дээд боловсралтай зураачтал байхгүй л байснаа л тэр одон манай аав эдгээр дараа нь тэгэл дорж улам гэдэг одоо саяхан үед ардын зураачуулаад үүд болсон зураач. Энэ гурван анх явуул тэгээд эхлээд хоёр нэрэд дараа нь театрын зураачаар дорж улам багш ирээд тэгээд дараа нь рэпний сургуульд гаваа багшид нар явж төгсөж ирэл. Ингээл эдгээр ч анхны одоо дээд боловсралтай уран зураачд болж байхгүй. Тэгээд эдгээр маань өөрснийх авьяастай учраас гайхалтай том хурдан одоо Европын урлагийг хөгжүүлж чадсан. Тэгэл зургийн сургуулийг одоо багшлал эдгээр ч өөрсдөө тий. Тэр Монгол зураг гэдэг юмыг та нэг боловсрал дээд одоо мэрэгжил гэдэг ч юм уу тэрнтэй нэг холбоо байна л да. Энэ ямар учиртай юм бэ? Би одоо анхны Монгол зургийн ангийн оюутан л та. Тэгээ манай Төмөрбаатар гээд зөвч Монгол зургийг багшлуулж ихэд за нэг алдартай Ядам Суронгой эдгээр тэр тусгай ажил албатай. Тэгээ багшаар бол Төмөрбаатар гээд нэг шог зургийн багш ирсэн юм ба судалдаг хүн байсан юм шиг байна.
Тэгээ бидний чинь одоо туршилтын одоо туулаа гэдэг шиг л байна шүү дээ. Нэг багш нь орж ирэл ерөөсөө та нар энэ Европын зургийг нэг нүдээр харж болохгүй гэлдэг. Нөгөөх нь болохлоо болохгүй ингэдэг юм аа гэдэг. Ингээл ерөөсөө багш нар бол ерөөсөө ингээл төрлийн юм заана. Тэгэл бид нар чинь явахт багш хэлж байгаа юм чинь аясаар нь дагаад нэг хавтгаа будаж шилүүзэн, нэг гэрээс өдрийн гаргаж шилүүзэн. Тэгэл бидний ч юм уу хавтгаагийнхан бүр нэртэй хочтой болцсон. Тэгээ ямар санда Монгол зурагт өгсөнд нь бас аавдаж яхан гомдод тэр үед байсан байхгүй. Уран зураг гэдэг чинь л ерөөсөө нэг агуул юм те тэрэнд л явал нэг ирээдүйтэй мундаг зураач болдог. Монгол зураг бол жаахан тэ нэг жаахан хоцрогдсон зүйл юм гээд. Тэгэхэд одоо бол би баярлалт юм аа. Аав бол мэдээд намайг өгчээ те. Аргагүй эцэг хүн шиг миний замыг цааж өгч. Монгол зураг гэдэг юм яг гол онцлог нь гол өнгө нь гол хэв шинж нь юу юм бэ? Жишээлбэл энэ Азийн урлагууд дотор нөгөө Хиттэн гоохач гэх юм уу Японы зураг гэвэл тэд нар чинь бас л мэдээж Европын өрнөдийн урлаг ирээл тэднийг бас даглаа штэ. Тэгээд Японы урлагч гэсэн дор хаяжил алслалт орж ирээл те гэрэл сүдэр орж ирээл. Тэгээд яг нэлээд мэдээж бас бодол таараа штэ. Ингийн гутад тэд нар чинь Японууд бол техникэр яг Япон техникэр нөгөө цаасаа ингэж татна, ингэж дүрхэн, ингэж наан, ингэж будга нуханч гэдэг. Яг энэ технологиор л Япон зураг гэд нэрлэлсэн. Тэгээ тийм учраас Япон зураг бол одооны абстракт юу ч зурж болно. Нөгөө нэг цаас, цардсан, буддаг, шунхаа ажиглал бол Япон байвал Япон зураг. Хятад бас тийм. Монголч бид нар тэгж нэрлэх хэцүү. Яг бол манай түүх дэндүү тийм нуралт үсрэлт тий энэ юм их хөдөлгөнт. Жишээлбэл Монгол улсыг бий болгоч урд нь тархаа бутархаа нөгөө олон татар мэргэд юу гэж ингэ задрахаа жижиг амгууд байж байгаа л улс болсон шүү дээ. Тэгэхээр чи түрүү чин Кеданы айхтар соёл чинь шууд утгаараа бас явж чадаагүй. За тэр байтугай эзэнт гүрний Монголын эзэнт гүрнийх гэх чинь Арабын нутагт байгаа нь бас нэг өөр маягтай. Хятадын нутагт байсан Юан гүрэнд нэг өөр маягтай. Тэгэхээр энэ хоёрыг чинь бас алийг Монгол их гэх юм. Тэгээ ямар санд ийм өөр маягтай очсон улстай урлагаа бүтээж исэн болохоор одоо хүртэл ирэх монголчууд нь хамгийн харамсалтай нь монголчууд нь өөрснөө тэр урлагийг бол монголчууд бүтээж байгаагүй гэдэг итгэдэг байхгүй. Тэрнийг би нотлоё гэхлээр надад хязгааргүй их судалгаа хэрэгтэй. Тэр хятадын бүр нөгөө их сурвалж руу орохтой. Тэгэхээр чи миний нөгөө хятад хэл мэдих тэр түүхийн тэр бүхэн чинь ганц хүн даад давшгүй ажиллах байхгүй. Тэгээ би түүхч хүнээс Монголын ялдартай түүхч хүнээс тусалцаа хүсээд ингээд хамтарч ажиллая. Бид нар бол мэдрээд энэ бол монгол хүний бүтээсэн юм гэж зураач хүнийг явгаар. Ингээд ягсан чи худлаад юу ч байхгүй гэж өөдөөс хэлээд би гонсоогоо тэгээд дахиж очих байхгүй. Үүний хэрэг дээр хятадын түүхэн сурвалжаас үзвэл юу ч байхгүй үнэн. Гадаадынхан ч одоо ингээл удлаг судлаачтай байхлаа чи бидний чинь ам тагалдал энэ зургийг чинь тийм нэртэй тийм хятад хүн зурсан юм аа гэж хэлээд. Би зургийг хараадгүй энэ хятад хүн ингэ дүрслэхгүй. Чи цаана амин Монгол байна гэдэг мэдэрч. Ямар ч гэсэн нүүдэлч хүн. Та яаж мэдээд энэ тэр цаана энийг зураач хүнээс асуух хэрэгтэй байна. Зураач хүнээс. Та ч бас зураачтай би тэгэхээр. Харин тийм учраас зураач хүн мэдрээд байгаа байхгүй юу? Тэрний чинь урлагийн чинь яханд заавалчгүй баримтаар яг нөгөө гэмт хэргийг нэг баримтаар нотолдог шүү дээ. Бүр гэмгүй хүнийг нотлоод хэрэгтэн болгочдөг тий. Тэрийг шиг би нотлох ёстой байхгүй юу? Тэр хятадаас болж байгаа тэр таны одоо Монгол зураач зуржээ гэж ингэж одоо юу яаж байгаа тэр мэдэрж байгаа. Тэнд нэг ялимгүй нэг тийм тэг гортгийн нэг тийм юу байна уу? Тэгээ Монгол зургийг зөрчил гэх юм уу? Дүрм зөрчсөн нэг тийм хамгийн нэг номерын зөрчил юунтай байна вэ гэхээр Монгол хүн бол хизээч ямар ч юмыг өөртөө захирддаг хүчээр одоо их дагалдан захирддаг. Одоо би Монгол зургийг л одоо судалснаар Монгол хүний нэг ийм том зан чанар байна. Тэгээ энэ зан чанараараа ч Монгол дэлхийг эзэлсэн. Хүний хэрэгт оролцдог. Тэгээ энэ ч Монголын нэг үг шүү дээ. Тэ? Доголны газар доголн, сохрын газар сохор гэдэг. Гол нь юу гэсэн үг вэ гэхээр дагалд гэсэн үг. Зогц тэр юм да. Тэгээ монголчууд бол одоо ч гэсэн яг энэ зан чанараараа дэлхийн хаанч явсан гэсэн нэг усын дагаа зогцоод тэг амьдраад байгаа шүү дээ. Яг энэ утгаараа бол монголчуудын энэ гол энэ чанар юм. Тийм учраас зураг нь тандж байгаа хандлагад зөвхөн биетэйгээ хандах хандлага бол монгол хүн бол
биеэрээ дагалдан эзэмшдэг, захирдаг. Биерэндээ захирдаг гэх юм. Хятад хүн бол биерийг өөрийнхөө тааламжаар захирдаг. Дандаа өөртөө зохицуулдаг. Энэ бол хоёр том ялгаа. Хэрэгсэлтэйгээ харьцаж байгаа тэр зураачийн харьцаа зурган дээр яаж мэдэгдэж байна? Манай одоо Гомсрын багшийн Хятадд яг гоохоо сурсан хүн байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн бүх юмыг одоо хүний нэг нуулаас байна шүү дээ. Тэгэхэд энийг бүр гарных нь хөдөлгөөний дагуу тийм хоёр дуглаас болно. Тийм ийшээ ингэж татна бүгд нэг нэгчгүй заасан байдаг. Монгол хүн бол тийм шаардлага байна. Хүн гэдэг утгаар нь одоо нуглаас бол нуглаас гэдэг утгаар нь ашиглах болохоос антомонд нь захирагдаад ашиглах болохоос тэрнийг яг энэчээ тийм нуглаас байна. Хэрэг тийм нуглаас гараагүй бүр өгсөн тийм явцсуу тийм баригдмал юм байна. Ерөнхийдөө Монголын нөгөө бурхан урлалын нэг тэг байсан шүү дээ, тийм ээ. Одоо байдаг шүү дээ ер нь. Тэг. Тэр нэг тиймэрхүүл биш тэрнээс нарийн тэг. Тэрнээс нарийн. Бурханы тэгч нь бол хүний оюун ухаан янз янзын хөгжилтэй. Тийм учраас бурхан гэдэг чинь өөрөө нэг хийсвэр тийм том үзэл бэнэд одоо үзэлч тийм юу ч гэдэг тийм оноо. Тэрнийг хүн бүхэн тэр төвшөнд нь мэдрээд илэрхийлж чадахгүй. Тийм учраас дутуу мэдэрсэн улсууд муухан шиг дутмаг муу юм гаргаж штэ. Тийм учраас оргилд нь хүрсэн улсууд хин бив хин гэж тодорхой нэрдийн усыг мэдэхгүй тэр нэг одоо шашных нь хэлж өгч чаддаг юм. Тийм хүмүүс тэр тэггээд за цагаан дархвал ийм цагаан өнгөтэй ийм юмтай ийм дүрсээр илэрхийлдэг ямиг цагаан дарих гişүүгээд нөгөө юм мэдэхгүй ардууд доод төвшин гээ одоо хамаа байхгүй тэр лам хогт ийм ямиг цагаан. Тэгээ энэ маань ийм эрхэлж байгаа шүү. Та нар энийг яах одоо шүтэх юм бол тийм болоо шүү гэдэг цаад хийсвэр утгын тэн дотор агуулад одоо бэлэгдэл болгол өчөж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг бол тэгэрэн зурхаас өөр зам байхгүй. Тэрнийг өөрчлөх арга байхгүй. Тэрнийг өөрчлөх гэх юм бол тэр шашны одоо тэр үзлээс давсан шинэ үзэл гаргасан хүн шинэ шашин бий болгож шинээр өөрчилж болох байх. Тэргээрэл тэр чинь хориотой яг ийм өнгөтэй ийм юм барьсан энэгээр нь ийм бэлэгдсэн ийм байна гэсэн тийг. Хятадын бол дүрслэлээ бэлж шít хүний гар урагшаа ийм байвал тийм нуглаастай байна. Ийшээ ингүүл тийм нуглаастай байна. Тэгвэл тийм нуглаастай байна гэсэн илүү Монголыг бодвол бодит тал дээр, реалист тал дээр. Бодит гэдэг маань гэрэл сүүдэр тавьсан тийм бодит биш л те. Яг хуулсан одоо илүү фотошигч гэж ойлгоод юм. Зүгээр ерөөсө хүний харах төвшингийн бодит байхгүй юу? Европ, Аз гэлтгүй бүгдээрээ л өөрсдийн урлагууд өөрсдийн нэг характерууд байна шүү дээ. Урлаг тэр дүрс ялангуяа тэр дүрслэх урлаг дотроос нэг характер харагдаад байна шүү дээ. Тиймэрхүү зүйл одоо Монгол урлагт байна уу? Өнөөдөр миний хамгийн их бас гонсож идэг юм. Хотод одоо манай аав л хотод орчихсон тий. Тэгээ би хотын хүүхэд. Тэгэл тэрнээс хойш ч гэсэн одоо зөндөө олон хүмүүс бол хөдөөнөөсөө л ирж байгаа шүү дээ. Яг тэр нүдэл чинь бид нар байсан юм чинь. Тэгэхэд өнөөдөр хотын хөдөөнийх гэж бие бинийг ад үздэг байгаа. Тэгэхээр тэр хөдөө гэдэг нь би бол хөдөөт нь илүү дуртай байдаг. Хөдөөгөр манайхан явах их дуртай зураач нар. Би бол ялангуяа хүүхдүүдтэйгээ хөдөөгөр тэр судалбар хийхээс дутахгүй зүгээр аялж тэр дүүх дурсгалынхаа үлдэгдэл жоох юм үзэх. Хүүхдүүдэд төсөөллийг бий болгох. Тэр их уужуу талыг үзүүлэх. Монгол хүнийхээ амьдралыг үзүүлэх. Тэгэхээр тэр монгол хүний амьдралаас бүтсэн тэр нэг ухаан гэж байна. Энэ л монгол ухаан. Тэгэхээр би зурхын тулд тэр ухаанаа бий болгосон цагтл зурна. Тэгвэл одооны орж ирж байгаа хүмүүс бүгд тэр нэг европчсон ухаантай дандаа нэгсний олдмол ухаантай юм уу гадны юм дуураас ухаантай учраас одоо чивэд зэрэг зуря гэх юм бол чивэдтэйг яг ингээд сандлаган дээр суулгаад ингээд ард талд нь булан хийгээд яг өрөөний хаан сууж байгаагаар нь бодож зураад байдаг. Өвний иргэдэг чивэдрийг яриаг бодож зурчих хэрэгтэй байхгүй. Энэ маань Европын урлагт өөрөө нөгөө хөгжснийхээ уламжлалаар абстракт урлагч яг энэ ухаанч гараад ирсэн байгаа байхгүй. Зөвхөн эртээр үед байхлаар нэг хийсвэр дүрсэнд биш бодит амьдралд байдаг дүрсийг ашиглаад хүм ч юм уу те мал амтанч байдаг юм уу. Тэгэхдээ тэр чинь нүүр амтны өөрчлөлөө левер төрүйтэй зураад ингээл өөрчилсөн болохоос яг нөгөө хүнд таны мэдэгдэх талаас нь тэр үед чи одоо 400 300 хүн хүлээж авахгүй шүү дээ. Тэр үндсэн дээр л бодит одоо амьдрал дээр байдаг дүрс ашигласан болохоос зурж байгаа цаад ухаан бол яг энэ хийсвэр урлагийнх шиг
нөгөө хийсвэр мөн чанартай л байхгүй. Тэгэхээр тэр зургийг хараад хийсвэр мөн чанарыг нь ойлгохгүйгээр энэ чинь шарав зурж чаддгүй хүн зурцсан юм байна шүү дээ. Яаж зурсан болдгийм бэ шүү дээ Монгол зураг гэж ойлгоод байдаг нь харамсалтай байна. Шарвын тэр зураг ямар сайнтай манай нэг хүүхэд оюутан ярьж ирсэн. Нэг өвгөн хонь зураад өгөөч гэж гуйсан гэдэг. Хоньны зураад өгсөн чинь биш ихгүй. Хизээ юм хонь байсан чи одоо зургийн сургуульд байж. Тэгэхээр нөгөөд чинь өөрөө зурцсан байхлаа бүр фото зураг харж агаад хуулаад өгсөн. Тэгэхээр чи адилхан болно доо хоньтой. Тэгсэн чи ийм зурч чадахгүй ч. Тэгэхээр дургуун нүрээд нөгөөд чинь уур нүрээд хүн гой зурж өгöd тагцж байна. Мо давар цөө гэд. Зүгээр шарвын хоньны шиг Монгол зураг шарвын хоньноос зурна шүү дээ. Зураад өгсөн. За одоо л нэг дүүцэж чинь гэж. Дөгч чинь тагсан гэж. Тэгэхээр цаана тэр Монгол хоньны аймаг гэж нэг юм байна. Тийм ч юм уу. Тэгэхээр энэ монголчууд өөрсөнд нь ойлгогддог нэг тус. Ойлгодог ш. Энийг бол одоо гадаадынхан ч гэсэн энийг тэмүүлээд орчин үеийн зураачид ирээд ингэж яхалар чинь яагаад шарвын зургийг сонирхоод яагаад тэрлүү тэмүүлээд яагаад гэвэл өөрсдийнх нь өнөөдрийн хайж ирээд байгаа тэн дотор байгаад байгаа. Тэгэхээр таны ярианаас бол би ерөөсөө айгүй найдлахгүй юм байна гэж бодчихлоо л да. Улам бүр европчж байна. Залуучууд тийм. Нөгөө монголчууд юу ч чадахгүй гэсэн тийм ойлголттой болж байна. Тэгээ монгол сэтгүүгээс олон олж чинь тэгвэл цаашаа одоо нөгөө монгол зурагч устдах нэ дээ. Тэгэхээр чиний одоо монгол улс хөгжих үү устдах уу гэдэг асуудалтай яг адилхан болж байна. Яг адилхан болж байна. Тий. Хэрвээ Монгол өнөөдөр тий нөгөө газар усаа хамгаалах, нөгөө монгол үндэстний хамгаалах, соёлоо хамгаалах, хамгийн наазар нэг бичгтэй болох гэл ингээл бүх юм яаж л үж монгол улс цаашаа хөгжиж штэ тий. Нэр үлдэхүүдээ биш тий. Хамгийн харамсалтай. Жинхэнэ тэр үндэстний улс үлдэхүү гэдгийг өнөөдөр манай улсаа ядухдахуйтай л адилхан. Улс тогтдогтай адилхан. Улс тогтоол нь Монгол ухаан чалгуулахгүй штэ. Монгол юм чинь байж лээ. Тэгэл цаашаа гарна. Сая би ярингууд чи хутарж штэ тий. Тэгвэл монгол зурагч устчих юм биш шүү гэдэг. Монгол сэхих цаг нэрээд яах юм бол их л төв хурдан сэхнэ. Яг тэгвэл монголчууд туйлыг авьяастай. Гэхдээ авьяастай гэдэг маань юу биш одоо нөгөө фашизмын юу шиг содон дэлхийн одоо тэнгэрийн хүн мөгдөгтэй биш. Байгальч өөрөө одоо юу гэдэг хангаа нутгийн өвс ямар амттай байдаг үлээ. А говийн тэр тарчиков өвс ямар шимтэй байдаг. Яг энэ шиг л байгалийн заяал байхгүй. Монголчууд бол ийм байгалаар амьдарч байсан учраас байгалаараа одоо биелсэн шүү дээ байгалаа дагалдан захирж явдаг байхгүй. Тэгэхээр байгалыг хүчээр захирдаг. Хүчээр захирна гэж би юу гэдэг бол нөгөө шууд муудаг голын гол төрлөөгөө өөрчлөн захирлагаа станцгаар нөгөө голгорхоо хашаад машаад гэдэг ингээд байгалыг хүчээр захирах гэдэг шүү дээ. Энэ үл сүлд нь нөгөө байгаль өшөөг аавна гэж бас усууд ярих дуртай. Тэрэн шиг байгаль гажууд л үс. А байгалыг дагалдан захираад байх юм бол байгаль өөрөө нэг үе хуурашаал нэг үе усчаал ингээл өөрөө л өөрийгөө захираад байна. Хүчээр захирна гэснээс манай урлагийнхан за одоо тухайл ингэж юм л да. Нэг Монгол pop гэдэг ч юм уу тийм. Монгол hip hop. Монгол гэл нэг юуныхаа урд нэг Монгол гэл ингээл нэг үг залгачвал тэр нь ингээд нэг монгол урлаг болоод ингээд хөгжиж юм шиг ингээд бас нэг асуудал жаахан хэтэрхий ингээд хүчээр хандаад байна уу гэж надад харагдаад. Тэр чинь амин тэмцсэн бахархах юмгүй болоод ард энэ залуучууд чинь бас монголоо хөгжүүлээ, монголоо бий болгоё, дэлхийн юм сайхан түвшинд болгож энэ чинь мөрөдөл биш үү? Монголчууд тэр байтугай өөр нутагт ингээд очиод сайхан амьдарсан чи дандаа буцаж ирэх хүсэлтэй. Тэгээс хизээч тэр чигтээ алга бол хийдэггүй шүү дээ тийм биз дээ. Зөвхөн гонсоогоо л байгаа байхгүй. Одоо жишээлбэл түрүүн аим гэдэг шиг одоо энэ Монгол уртын дуу хуучин бол бид нар хүүхд байхадаа мэдэхгүй нэг бас л барууны Beatles гэж уртын дуугаа сонирхдаггүй л шүү дээ. Тэг чи уртын дуун дотроо анхан сонсогч уртын дуу чинь нэг л адилхан нэг уйдгартай нэг л уртл юм шиг байна. Нарийн сонсголт чинь яг Монгол зураг шиг цаад амин өөр байдаг байхгүй. Тэгэхэд нор банцдгаа гэсэн баха. Дөрөвтэйгөө заасан ч гэлөө нэг л ахмадуудын ярьсныг л би хэлээ л та. Эр бураарцах гэдэг дуу дуулаад ингээл багш нь заагаал байсан чинь. Юу гэж загж чиний наадах чинь харцаг биш те. Болжмор жиргэд. Уртын дунд ямар нэгэн харцаг болжмор дуулдах уу? Тийм нарийн юм дотроо хөг явж идэг байхгүй юу? Яг тэр мэддэг хүмүүстэй сонсогдож байгаа. Сонсогд. Яг тэрийн шиг тэр зурганд чинь зүгээр нэг морьтой хүн шарвын нэг сонин зуртойгоо цаана нь тэр хөгөнд багтдаг байхгүй. Тэр нэг хардаг хүн харахаас харддаг хүн харахгүй.
Зүгээр л антомгүй зурж чаддгүй хүн зурц юм шиг л харагдана. Одоо юу гэх юм бэ бид хөгшрөөч шүүмжлэгч болцсон юм уу? Юмыг жаахан өөдрөг биш болцсон. Яг таныг гонцгор л байд. Юу яа таны төвшөөрч байна. Тэрлүүгээ чиглэсэн тийм нэг гүнзгий урлал хийхгүйгээр зүгээр л одоо нэг Монгол гээл нэг гэж нэрлэлчээл энэ Монгол зураг гээл тэгэл Монгол гэж нэрлэлчээл нэг тэгээд энийг чи ийм гаргаж ирж хөгжүүлэхийн тулд улс бодлого явуулах хэрэгтэй биз дээ. Тэгэхэд өнөөдөр соёлын яамаа устгаж 40 жил явж өчөөд тэгээд дахиад соёлын яамаа байгуулахдаа аялал жуулчлал спортын гэдэг. Тэгэхээр чи урлагаа яаж харж байна? Зөвхөн гадаадын төрөнд бидээс үзмэрийн нөгөө нэг дээл хувц өмсөл морин хороо үрдэл гадаадын туризм зориулсан урлаг тэдний нүд харагдаж шít. Яг л тэргээр мөнгө олж бодох гэж харж шít. Урлаг гэж харагдахгүй. Туризм зориулсан урлаг болж хараад байгаа учраас тийм яамд хамааруулагдаж байна. Бид нар ч одоо нөгөө өмнөх үед социализмын үед нөгөө үжил суртлын зэвсэг боллоод ингээд юу яачлаа гээл ингээл бөө юм болж тийчилж ийжл бид нар төрөөсөө салан тус гарсан гэж надад санагдаад байна шүү дээ. Гэхдээ төр гэж тэгвэл ерөөсөө бүх хэд ураар явах юм төр гэж ерөөс байгаад яах юм? Төрийн бодлого гэж ямар нэгэн талын юм дээр байх ёстой шүү дээ. Жишээл урлаг бол биш тоотой хідэн хүн урлаг авиасаас тулгуурд яадаг учраас тэр улсуудад дэмжлэг үзүүлж урлагийн хүн гарна. Тэгэхээс дуулдаг хүн бүхнийг юм уу зурдаг хүн бүхнийг гаргаад байх юм бол эн чинь билж штэ зүгээр шоуны бизнесийн одоо хурдвал манайх нэг халтуурчдаг те ярьдаг тийм л юм төрж штэ эцсийн үедүүд гар урлал гэж яагаад байдгийг урлаг гэж яагаад байдгийг улс орон заамарч хөгжид төвчээд гиз сатглан болохоор л урлаг руу ордог. Тийм учраас нөгөө гадаадынхан монголчуудыг нөгөө авиас чадлыг мэдэхгүй шал үндэсний мөн чанарыг мэдэхгүй учраас яаж зэрлэг байсан тэр удаа Чингис хаан өөрөө те нөгөө хотл мангар төвж өсөөд боол зоол байсан хүн бичиг үсэггүй байсан. За тэгээд дөнгөж улс төрд гарангуудаа тийм соёлтой болчихно итгэдэггүй байхгүй. Тэр нүүдэлч ард түмэн тийм урлагийн бүтээл хийн гэж итгэдэггүй байхгүй. Тийм учраас нүүдэлшүүлэх устгагч бүтээгчд биш гэж. Үүний хэрэг дээр монгол хүний авьяас бол жоохон чийг үзээлүүл нөгөө ингээд өвс ногоо ургадаг шиг жоохон болцоо гарвал тийм сайхан юу байна авьяас. Энийг бол Монголын бүх хүн хэлнэ. Гадаадынхан хүртэл хэлнэ. Танаахан хурдан сурдаг, авьяастайг л хэлээд идэг үст. Тэрэнд Монголын хийд юм бол онгороод ахаа болохоос бид нар авьяастайг онгордог болохоос тэрнийг хэрэгжүүлж чаддаг байхгүй. Тэгээ энийг хэрэгжүүлэхэд хэн туслах юм? Нөхөл төрчин туслах хэрэгтэй биз дээ. Түргүүд бол дандаа яз гуртнууд нь байсан тэр үед нутгууд. Тэгэхээр тэр Африсапи хаан гэж түргүүд нутагтай байхлаар бол хинт ч хэрэггүй нөгөө далаад хасан дотроо байдаг сувч ямар ч үн цэнэг байнт байдаг. Гадагшаа гарахлаар бол хатан хааны сондар болтлоо үн цэнтэй болдог. Тэгээ би нэг жишээ ярихад манай тэр дүүгийн хүүхдүүд дотор чи ховсгон сэргэлээнд амар барилдуу зодтолтой хөдөлгөөнтэй хүүхд гэж байдаг мөлий номын дүү болох хүүхд гэж байдаг. Тэгээ манай тэр дүүгийн хүүхдүүд мөлий тийм болохтун. Тэгсэн мөртлөө тань чи жуудад явдаг байхгүй. Тэгээ тэр жуудагийн багш нь бид нар баргалж гайхаад энийгээ байгаа байхгүй. Тэгэхэд манай тэр дүү тийм болох мөртлөө жуудадаа сайн. Ээж нь марсантай мөнгөн медаль эднэр авчлаа гэхлээр тэр зүгээр хүүхдийг гомдоохгүй гэд өгч тийм байгаа юм баха гэж тэгж бодоод байгаа. Үний хэрэг дээр тэр чи ялаад байгаа. Тэгээд нэг удаа ярьж гисэн барилдаад ингэсэн чинь нэг хүнийг унгаачихгүй нэг хүүхдийг. Тэгсэн чинь багш нь тэрж аваад чи ямар мэх хийчихв? Би ийм их чам заагаагүй байхад гэдэг чинь содаа авьяастын бодоод шүү дээ. Үний хэрэг дээр Монгол хүний цусанд гянд нь тэр одоо тонгор монгор гэдэг мэх чинь байж идэг байхгүй. Яг тэрэн шиг бүх төрлийн зураг мураг авьяас ч юм байж. Зөв нөхцөлийн нүг тэр гараад ирнэ. Энийг гарах бол төр байхаас чи тэр яаж төрлөө өгч болно. Гэтэ яаж гэдээ бас урлагийнх нь өөрснөө ингээл нэг битээс өөрөө орцсон шүү дээ. Тэгэхээр гарахаараа тэд нар өөрснөө л хэлж өгөх хэрэгтэй. Одоо нэг чон гэдэг одоо сүрэг амтан байхад сүргийн толгойлогч оливтай байхгүй тэр сүрэг баларна да. Одоо дээр үед нэг юм зөвлөлтийн телевизээр гарсан нэг баримтат кино. Нэг чоныг тижээгээд азарган саан чон. Тэр нэг тижээмэл болохлоо үс ноос би хаа гэд чигтэйхэн том сайхан. Тэгээд нөгөөд хийж одоо чон юм чинь байгальд нь тавина гэд эрдэмтэд байгальд нь байж тавьчихгүй.
Тэгсэн чинь нөгөөд чинь нэг азархан чонтой ноцлол доор нь дийлэл нөгөө сүргээ толголцсон гэж. Тэгээд сүргээ толгоолол өвөл болол цас нус орол ингэсэн хажууд нь буг бэлчээд идэг. Нөгөө чон чинь нөгөө буг руугаа давталдаг. Сүргээрээ үлбэрж өгшаасан гэж. Тэгээд болохоо байгаад нөгөө азархан чоноо татаж авсан. Тэгэхээр сүргийн толголж ямар хэрэгтэй нь ойлгомжтой байна. Тэгээд би энийг чинь төр гэж хэлээд байгаа чинь. Би төрийн хэнийг мэдэхгүй. Энийг бол чадна мэднэ улсаа бодсон хүн гараад яг төрийг ингэ захирахал хэрэгтэй. Одоо арчил гэж буруу биш те. Буруу ашиглаад байгаа биз. Социализм бас үгүй цаад онолтой буруу юм биш. Буруу ашиглаж буруу болчдөг байхгүй. Тэгээ энэ утгаараа бол шашин нөлөөсөн нөгөө манжин гэдэг тэр нөлөөлөл. За тэгээ сүүлд нь одоо энэ их Оросын нөлөөлөл. Эдгээр чи Монгол хүний хамгийн нөгөө сүн сүлдийн дарах бүх ажлыг хийсэн байхгүй. Үний эрэг дээр монголчуудыг дарахын нэг номерын асуудал бол нэг арабууд нэг сахлыг хусчихлаар том доромжил болдгоо яа. Чи сэтгэл зүй асуудал байхгүй. Монголчуудын бүсийг хураасан байхгүй. Зэр зэвсгийг хураасан, бүсийг хураасан. Тэгээ ганц ташууртай болчихсон. Тэг чи хятадууд хангуулсан үед нөгөө нүүдэлчтэй ялахын тулд нүүдэлчдийн говцыг өмсгөөд бүстэй болгоод гутлыг өмсүүлээд бүсийг бүслүүлээд өмдөнд өмсүүлсэн шүү дээ. Тэгсэн чи бидний буцаага тэрнийг тайлхлаар юу болох вэ? Ямар болох вэ Монгол хүн? Тэг ийм юмнуудаа хүртэл алдаад очихлоо чинь би хэлж шүү дээ. Тэгэхээр энд чинь төр бодлого явуулж хамгийн наадах одоо боловсрол доо яаж хандах уу? Глобалчлал, даяарчлал энэ гэсэн ярианууд таны саяны хэлж байгаа юмнуудыг чи эсрэг ингээд гараад ирнэ. Монгол хүн 21-р зуунд яах ёстой, юу тавьд хөлд нийлүүлж явах ёстой ингээд улсууд яриад эхэлнэ. Агтал та уламжилж ярьж гин те. Глобалчлал гэхлээр манайх бол нөгөө битийн социализмын үед те бүгдээрээ худалч хүнд коммунизм болохоор чиний миний байхгүй бүх юм ингээд эргэдэг шуурал хил хязгаар байхгүй нэг л юм болчихно гэд бид нар чи коммунизмд орох гэж бахан тавихлаа шүү дээ. Тэгээ шиг мэрэд байгаа байхгүй. Глобал гэдэг чинь одоо Чингисийн үеч нэг талын глобалчл байсан шүү дээ. Хаа байсан тэр Европ хүртэлх тэр явж том нутагтыг чинь өөр их нь онцлогоор тэ зөвхөн монголчууд тэдний нэг 10-ын дарга гэдэг шиг тэр нэг хотын дарга юу гэдэг тийм төшмөдүүд нь үлдээл ард түмнийх нь юугаар удирдал явсан болохоос Монгол тэр бүхнийг өөрөө хийх тийм олон хүн байгаагүй шүү дээ. Энд чинь глобалчл явуулаагүй яатсан. Глобалчл гэдэг чинь тэр үндэснийг устгах гэсэн үг биш шүү дээ. Бид нар глобалчл гэж болоод өнөөдөр монгол хэл байхгүй, монгол соёл, энэ Монголын соёл, Монголын байгаль энэ бүхэн чинь нөгөө дэлхийд л хэрэгтэй шүү дээ. Монголчууд нүүдэлчид дэлхийг зочроож явсан л байхгүй. Хүнүүгийн үед, төргийн үед. За тэгээд тэр багахан шиг хэмжээгээр тэр нөгөө жуужаа эдрийг үл ярих бол зүгээр томоор донслогсон бол дэлхийг нэг зогсон гэх юм одоо ямар нэгэн болохоо байхлаар тэгж том донслол хамгийн сүүлд нь Чингисийн үед тэр нь бол ойр учраас илүү одоо үлдцтэй юм болоод байгаа хэл та. Тэгэхээр тэгж том донслогж энэ бол дэлхийг юу гэдэг юм те. Цус сэлвж идэг тэр хүний илтгэр. Тэгэхээр бол манай тэр бүхэн чинь байгаагүй байсан. Одоо тэрнийг яг Европ биелж шít. Европын урлаг гэл одоо Пикассог бол хэн бүхэн мэднэ. Тэд нар хаанаас гарсан юм? Нөгөө л Арабаас тэ Матис Арабаас. За тэгэл Пикассо нь Африкаас. Одоо чинь гадаадынхан манай бөөг судалж байна. Нөгөө индиануудынхаа хамаг л тэр нөгөө устгасан юмаа судлаад байгаа биз дээ. Манад ирж байгаа одоо урлагийнхан бол дандаа тэрнийг судалж байна. А манайх судлахын хооронд зүгээр л даган байсан. Тэг би судлал гэж хэлдэг. Шавнарт судлах л хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн төвшин бол манай Монголын төвшингээс бол хамаагүй намх юм байна штэ. Манай яг л задлах хэрэгтэй. Тэгэх юм бол гэл сууж. Гэхдээ би зөв Францын зураач тэрээд яг хоо манж өгүүлээд манайхаа их жаахан муу агаа үстэй одоо хоцрогдсон жаахан реалист тал дээр эдэргээ жаахан манж өгдөгсөн чинь. Би танаа музейг үтсэн. Та нар шиг ийм зурагтай, ийм ард түмэн орчин үеийн урлагт хүрэхэд зүгээр нэг ганц лекц уншуулж хэрэгтэй гэж. Ийм хэлээд байна тий. Тэгээд одоо Юкер гэдэг Европын бас алдартай зураач Монголд ирсэн л одоо хамгийн том. Тэр зураач бас л ингээл нөгөө галерей үзэл манайхан болохлоо яаж нээж гэл ингээл харахтул гачин даавн дээр орны даавар шиг юм дээр будаг цацсан мацсан харахтул ерөөс авахын юм байхгүй. Тэ нэг
үзлийнх нь юун дээр бол ойлгоход хэцүү тийм л юм байна. Тэгэхээр тэр хүн манад ганц юун дээр манай сургуульд очиж юу харсан гэхлээр нэг шарвын зургийн хуулбар гэдэг нэг сэргийн засварлага. Тэрэн дээр л наалдсан байхгүй. Тэгэл энэ зураач хаав вэ? Энэ зураачийн зураг нь хэдий зурагдсан. Энэ зураачийн ном байна уу, каталог байна уу, хаана үзэж болох вэ? Яагаад тэр хүн энийг сонирхоод байгаа? Нөгөө энэ далдартан манай зураачдын галерейгаар зураачд байгаа шүү дээ. Тэгэхэд яагаад шарав дээр тэгж их сонирхоод тэрнийг ирж чаа. Тэгэхээр тэр хүний чинь нэг орчин үе гэдэг юмний чинь ур ухааныхын цаад бас юм нь тэн дотор байгаа л байхгүй. Тэгэхээр хэрвээ манайх энийгээ болж энийгээ ухаж энэндээ анхаарал тавих юм бол биелж штэ. Шинэ өстө нөгөө изма гаргаад шинэ урлагаа дэлхийн төвшин байтгаа тэрнээс цааш бүр оргилд нь гарах хэмжээгийг хөгжлөнчтэй гэж улс орн бүх юм болно. Өнөөдөр бид нар тоохгүй байсан уртын дүг хэн гаргаж ирсэн? Тоохгүй байсан морин одоо бүр бүх хүн морин хурддаг болох гэдэг шүү дээ. А тэрний завсар нөгөө шан зятгаа харин мартаад байгаа шүү. Өчнө лимб мимбгээ сайхан байгаа шүү дээ. Өнөөдөр Монголоос ор газар морин хуруулах бол гадаадынхан тэрнийг сонирхонгууд л морин хуран дээр толгой дараалж чаддаг. Хөөмөд тэр хоёр дээр. А үний эрэг дээр та бол бүх л хацыг халтсан ба шүү дээ. Ерөөсөл тантай ингээ яриа суухад ерөөсө бүх юм айгуугаа ингээ ойлгомжтой байна л да. Тэгээ одоо тэгээд танаас өчнөө оюутнууд лекц сонсож байгаа та мэдээж урлаг судлаач нартай ярьж хөөрч энэ юм хайж өгж л байгаа. Тэгээд хүмүүс яагаад би ч өрн гэдэг. Яах ч ингээ зогсоод байна. Гэхдээ миний л буруу баг. Би ямар сандаад өгдөг олон түгэхийн тулд энэ бүхний бичих хэрэгтэй баг. Доор аж би чинь тэнэгээр яваад лекц мэг тавиад идэх хүн биш. Тоотой хэдэн шавнар мал сонсдог. Тэгээд энэ бүхнийг хүнд хүрэхийн тулд яаж ядгийг одоо юу гэдэг нөгөө Христос ч юм уу бурхан багч юм тэрийн шиг номлолоо хүргэж чаддаг хүн байх хэрэгтэй байна. Тэрийн чадвар байдаг юм байна. Харин тийм бас ядж байхад манай нэвтрүүлгийн цаг бас асар богинохон юм. Нөхцөл байдал их хүнд болчлаа. Тэгээд манай үзэгчдэд бидний урилгыг хүлээн авч энд хүрэлцэж ирж ийм гоё сонирхолтой сайхан тийм ээ. Хамгийн гол нь хүмүүст их ухаарал өгсөн ийм яриа ярьж өгсөнд танд маш их баярлалаа. Бидний ярилцлагыг тухлан сууж хүлээн авч сонссон үзэгч та бүхэнд ч гэсэн баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баярлалаа. За баярлалаа.